Mongolia цэгийн мэн амьдралын тод хөтөч. Сайн мэцэн нөө намайг Чимбалус гэдэг одоо олон нэртэй Facebook дээр Роберт Бата гэдэг анхд нь Facebook нэртэй нэрлэлсэн. Одоо харин миний бүтээгч нэр бол Чимбалус, миний өөрийн нэр бол Чимба. Одоо хүмүүс миний царайг харж байгаагүй одоо харж гин. Сайн мэцэн нөө ийм хүн байдаг шүү. Гэхээс одоо нэг одоо prop maker хүдэг дан косплей би анх косплейтэй амар зийтгэхлээгүй амар маск дуулах хийж бодож исэн. Тэрний үгүй одоо prop maker буюу одоо миний яг хийгээд явж байгаа арт нь болохоор foam smith гэдэг. Тэр нь болохоор foam-ны дархан гэдэг. Одоо маск дархан гэдэг шиг одоо энэ болохоор төмрөө дархан болохоор төмрөөр хийдэж штэ. Foam smith нь болохоор foam-оор хим хийдэг. Хвчлэн одоо foam-оор зөөлөн материалаар буюу тэрүүгээр алах тийм юм хийхийг формс гэдэг. Тэрүүгээр би амар тэрэнд дуртай. Анх ахлах гэдэг байхад манай нэг сургуулиас сайн үсэн ажил болж ирсэн. Ярддаг бодолк гэдэг. Харин хүүхдүүд нэг бодолкон дээр хүссэн юм бит зураад оролцдог сургуулиараа орж ирсэн байсан. Харин би болохоор дан бодолк хажуугаар нэг юм хий гэж бодоод дан бодолк гэхээс дуулах нэг юм хий бодоод дуулах хий санаа төрөөд дуулах хийж үзье юу бодоод ихэ хунцраа хийж ягаад хунцраа олдохгүй болоод худлаа болоод тэгээд шууд форм гэдэг юмыг олж мэдээд хүмүүс асуугаад сурагдлаад хаана байдیں۔ Тэр үед ингэж мэдж яваад тэгээд форм аваад эхнийхээ формыг аваад хийж үзэх гээд оролдоод анх хийжсэн болохоо юус мэдэхгүй гаваа цахна тэгээд амар олон бүтлгүүтэл сүултээ нэгэн болоод тэгсэн чинь багцсан. Тэрэнд бодоод өмсөө үзсэн чинь болдгоо. Тэгсэн чинь за боли дахиад нэг томроо хийгээд гоё болж ирсэн. Тэгээд тэрийгээ тэгээд хийгээд очсон чи хүмүүс ямар гоё юм бэ, тийм болсон байна. Гэтэл бас яг одоо зүрлэг сайн үсэн ажил шүү дээ. Тэгээд очсон чи хүмүүс гоё болсон байна. Гоё юм байна, ямар гоё юм бэ, зураг даруул юм аа тэгээд хана гоё санагдаад. Дараа нэг 2019 оны нэг Japan pop дээр зүгээр нэг хувцс очиж үзээд нэг малгай дахиад нэг малгай хийгээд шинээр хийгээд тэгээд хувцсны даавуу өмсөөл очижсэн. Тэр нь тэгээд очсон зүгээр хүмүүс зүгээр маш дуртай байсан. Ямар гоё болоо вэ? Чин гоё болсон байна. Дэмжиж шүү сайн байна илүү хичээгээрэй гэх нь би амар урам аваад дахиж хийж үзье гой санагтаад тэр нь яг энэ косплей хүс төрүүлсэн цааш явхад тэр 2019 онд хийжсэн Japan pop дээр Crusader гэдэг бат одоо хөлөгт баатрын хийжсэн. Эндээ бол амар яг амар би ихэндээ амар нууцаар хийдэг байсан амар за хийж ягаад ээж аваа ирэхээр болчоод байдаг байсан. Харин одоо жоохон сайжраа цаг юм сураад ихсэн чинь ээж аваа болохоор жоохон дэмждэг болсон. За сайн байна чи ямаа хийж чаддсан байна. Бат одоо өөрөө баталсан хүүдээ би одоо өөрөө би хийж чаддаг. Би тэрүүгээрээ чадна ээжээ харуулсан ээж аваа чадна гэж харуулсан. Тэр одоо бага хэмжээний дэмжлэгийг авцсан одоо. Яг бүр 100% альва чадна альва энийг хий юм гэж биш. Зүгээр л хобби маягаар хийдэг би одоо. Тийм болохоор надаа амар зөвшөөрж байгаа ээж болохоор. Физикс одоо дитейл одоо хамгийн хичүүн их юм бол одоо нарийн дитейл гаргах. Ягаад гэвэл одоо Монголд байгаа формуудыг гаргачаад яг Монголд байгаа форм гэдэг нь яг одоо бос хүмүүсийн хэрэглэдэг форм биш. Манай Монголын хүн жоохон чанар муутай форм хэрэглэдэг. Тэр нь болохоор гутлын уул гэдэг материал байдаг. Тэгээ хүмүүс нь болохоор нэг амар нэг хүмүүсийн яг бичлэг үзэхээр нөгөөд нь гоё болдог. Харин энэ жоохон тиймэрхүү болдог. Тэрнээс хажуугаар гайгүй байдаг. Бас даун дээр аль чаддгүй. Даавтай орж үзээгүй. Миний хувцас ихэд найзаараа ойлжсэн. Өөрөө даавтай орж үзээг болохоор одоо тухайн хувцсийн нь одоо хэмжээ болон ямар их дийлээс хамаардаг. Хэрвээ одоо тэр дүр нь 3 юмтай бол тэр дүр нь 7 хоногт болох боломжтой. Хэрвээ яаралчих юм бол харин том дүр одоо 2 м дүр байж бодъё л да. Одоо би өөрөө 1 м 80. Тэгээд тэр нь болохоор 2 м гэх юм бол тэр дүрээ дорож цар болдгийг өгнө бол харин би болохоор 19 хоног хийж амжсан байдаг. Нэг альфонзын дүрийг ажуурын ковидтийн хажуугаар 19 хоног яг хийж бас яг энэ өрөөндөө өөрөө битүүмжлэн хийж ирсэн. Би ч одоо хийгээд удаагүй л дээ косплей зүйлийг болохоор одоо 3 жилдээ орж байгаа дөнгөж тэдний хаягаар яг бүтэн 3 косплей гаргасан. Нэг нь болохоор Plague Doctor,
Lawbringer, тэгээд Alphonse илэрхийлээд энэ гурван дүрийг би яг хийж чадсан. Тэнийг хажуугаар болохоор жижиг юм бол нэлээд олон хийж чадсан. Жижиг яг хобби гэдэг утгаараа одоо яг хоббигээс ихэлсэн тэрийг жоохон сайжруулах гад нэлээд олон юм хийж оролцсон. Дуулаг, маск, сэлэм гээд тэрийг хөгжүүлэх тал руугаа амар олон юм хийсэн. Уусаа яг миний одоо дуртай дүр их юм бол дуртай загвар их юм бол дундад зууны амар дуртай багаас дуртайсэн би. Одоо дундад зууны Хүлэг Баатар тэд би амар дуртай байсан. Одоо тэгээд тэрнтэй юу хоббихоо оролддог яг хийж байгаа юм аа. За одоо косплей гэдэг юм одоо тэр үгээ орчуулах юм бол дүр туврах гэсэн үг шүү дээ. Харин одоо товчоор бол одоо тэр хүн тухайн хүн өөрийнхөө хүссэн болон эсвэл хүссэн дүрдээ нэг өдрч болов одоо болж хувраад хамжиг авах хэлнэ. Харин уртаар болохоор косплей гэдэг нь тэр тухайн хүндээ хөгжил болж өгдөг. Яа юу тийм юу гэсэн үг вэ гэхээр одоо тэр хүн тэр косплей хийснээр өөрөөртөө бага хэмжээний өөрөө хөгжүүлдэг. Гар хийц болно, гараа хөгжих сайжин одоо хувь хүн талдаа амар хөгждөг. Нэлээд олон байгаа. Одоо Монгол бол жишээгээр ихэд одоо Монкостой гэдэг баг нэлээд олон баг байдаг. Монгол багаар хуваацдаг. Монкостой, Кицүнэ, Атакс гэдэг Japan Pop тэгээд тэр баг дотор хүмүүстэй сайн хүмүүс байдаг. Одоо 21-р зуун болж байгаа шүү дээ. Одоо хуучнараа яваад ах юм бол дээшлэхгүй шүү дээ. Монгол дээшлэхгүй. Ягаад гэвэл бүхэн хойшоо үлддэг, урагшилдаг зөвхөн одоо нэг дээшээ харж явахгүй, доошоо хараад байх юм бол Монгол аливаа бас яасан дээшлэхгүй. Одоо хайлт гэдэг баярыг тэмдэглэж Монгол ийм баяр байж болохгүй, хорж болохгүй. Тэгэхээр буруу. Одоо бодъё да. Хитэн цагаан сар гэдэг байдаг. Тийм цагаан сар гэдэг шүү дээ. Харин дэлхийд даяар бүгд тэмдэглэдэг. Харин Монгол болохоор наа чи манай баяр тэмдэглэхээ болж болохгүй. Тэрнээс тэнтэй адилхан Америк улсаа хайлууныг тэмдэглэсэн. Одоо хайлууны болихгүй байгаа ш бидний одоо тэнтэй адилхан. Тэгээд хайлуун гэх нь одоо ямар чөтгөрийн баяр гэдэг зөвлөлт өгтөө түүхэндээ бол ямар жоо найрсаг баяр. Яг Монгол жоохон муухай жоохон хүмүүс ороод нэг газар ороод партид байгаа болохоос инженер хүүхдийн баяр шүү дээ. Хүүхдүүд ороод айл хөвшүүдээс чихэр гуйгаал нөхөрчиг байдлыг илэрхийлж байгаа баяр шүү дээ ч одоо. Аливаа юм тууштай байгаарай. Эцсийн хамгийн гол нь эцсийг үзхийн оролдоорой. Тэгээд аливаа юм төрүүлсэн зам битгий гаргаарай. Удаанаар ойлгохыг бодоорой. Бас энэ косплей зүйл чинь хүн бүрд урам өгдөг. Зөвхөн косплей биш хажуугаар нь бүх спорт, урлаг гэдэг тэр хүнд зориулсан мэдрэмж өгдөг шүү дээ. Тэрийг сайн ойлгоорой. Бас шинэ зүйл ойлгоход битээ агаарай гэж хэлье. Тод Монголиа цэгийн маань амьдралын тод хөтөч.